Боловсролын салбарт ажиллаж байгаа багш гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор түрээсийн төлбөргүй орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Дархуул аймгийн эмчэнд ерөнхий боловсролын сургуульд 1304, сургуулийн өмнөх боловсролын байгууллагт 323 багш ажиллаж байгаагаас 58% нь түрээсийн болон бусдын орон сууцнд амьдардаг гэсэн судалгаа байна. Эдгээр багш нарт орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор түрээсийн төлбөр төлөхгүйгээр 2 жил хугацаанд хэрэглээний зардал төлөх нөхцлөөр амьдрах боломжийг хангаж байна. Тус хөтөлбөрийг 2023 оноос хэрэгжүүлж эхэлсэн. 1-р үе шат дуусгар болж энэхүү 2-р ээлжинд 10 багшийг хамруулахаар батламжийг гардууллаа. Удаад бол бид 2 жилийн хугацаатаагаар багш нартай энэ боломжийг олгон. За өнөөдрийн сонгогдсон бас 10 гэр бүл багш нар маань энэ түрээсийн орон сууц хөтөлбөрт ямар нэгэн байрны түрээс төлбөргүйгээр ашиглалтын зарлалаа өгөөд 2 жилийн хугацаанд суух бололцоо олдсон. За бид нар энийгээр юу хэлж байгаа вэ гэхээр багш нар маань ялангуяа залуу гэр бүл багш нар маань энэ хугацаанд цалингаа хоримтлуулж түрээс өгдөг мөнгөө хоримтлуулж цаашдаа 2 жилийн дараа орон сууцны ямар нэгэн урьдчилгаа болгох эсвэл гэр ороод хашаа башин авах энэ боломжийг нь бүрдүүлээсэй гэж харж байгаа. Мэдээж хязгааргүй хэрэгцээ байгаа. Гэхдээ бидэрт байгаа болцоо нөөцөнд тулгуурлаж энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа гэсэн. За цаашдаа боловсролын газартай хамтарч ярилцсны үндсэн дээр хамт орон сууцыг боловсролын газар маань сонгож шалруулалтаа хийгээд өөрсдөө гүйцэтгэгчээ сонгож шалруулах юм бол бид нар аймагаас газар олголтыг хийж багш нартай бас хэн дүнтэй орон сууц барих энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа болно. Түрээсийн төлбөрөг орон сууцнд амьдарснараа багш нар цалингаа хоримтлуулах, цаашлаад орон сууцны урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжтой юм. Энэхүү хөтөлбөр нь аймгийн засаг даргын 2025-аас 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, боловсрол 2032 хөтөлбөр тусгагдсан боловсролын үйлчлэгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, багш нарыг доктортой, суурьшилтай ажилуулах, багшийн орон сууцны нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд хийгдэж байгаамаа. Ерөнхий боловсролын сургуульд 1-ээс 10 жилийн хугацаанд ажилласан эдгээр 10 залуу багш гэр бүлийнхэн нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлж байгаад талархалтай байгаагаа хэлсэн байна. Өнгөрсөн 12 дугаар сард аймгийн засаг даргын санаачлагаар 15 багшид орон сууцны урьдчилгаа төлбөрөөлөх 20 сая төгрөгийн батламжийг гардуулж байсан.